За зарчмын хувьд бол усны төлбөр авах энэ хуулийг бол дэмжиж байгаа маа. Ер нь бол одоо усыг бохирдуулж байгаа хүн бол одоо гэмт хэрэг хийж байгаад огт ялгаагүй юм байгаа. Тэгээд гişүүд бас мэдээлгүй байна гэдэг нь бол бас үнэн бодтой зөв юм аа. Тэгээд энэ яг зарчмын зургийн санал дээр бол 25-ын 2 дээр бол яг ингэж байгаль орчны идэвхжүүлсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэнэ гэд ийм залт ороод ирсэн. Энэ нь бол бас зөвтэй. Лаборатори маань гэхдээ өнөөдөр ямар байдалтай байгаа вэ гэдэг маань бас л одоо асуудалтай байгаад байгаа. Тэгэхээр ингэж заавал зүүлчлэн заалчлан оруулах нь одоо бас хэр юм болоо гэж ингэж бодож байгаа. Мөн дээрэс нь энэ хуулиар бол бас зарим нэг одоо аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60% бууруулна гэдгийг бол ихэнх гишүүд бас ойлгохгүй байгаа. Энэ бол бас үнэн юм аа. Ягаад гэвэл одоо тэр цэцмэн говьд бол усны хамгийн их одоо нөөц багасж байгаа. Гэсээрээс аж ахуйн нэгжүүд бол лиценз уулуурхай лицензүүд маш ихээр олгогдож байгаа. Ингээд ерөөсөө усны одоо төлбөр авах аж ахуйн нэгж байгууллагууд бол тэнд маш их олон хэмжээгээр үүсэж байгаа. Тэгэхээр энийг яаж тогтоох юм бэ гэдэг дээр бол ард иргэдч бас өөрөө саналын их зөрүүтэй байгаад байдаг л да. Тэгэхээр 50-60% усны төлбөрийн доод хэмжээг бууруулна гэдгийг бол ойлгохгүй байгаа. Ойлгохдохгүй байгаа. Энэ мэтлэнгээд олон зүйл салтуудыг оруулж ирсэн юмуд дээр бас нэмэлт тайлбар хийх юм уу, цааш энэ хуулиа одоо хэрэгжүүлээд явах, мөн одоо нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юмуд дээр бас манай ажлын хэсгийн дахиж ажиллах юм уу, яах юм? Энэ дээр бас жоохон тийм санаа бодлуудаа нэгтгэж оруулахгүй бол их л одоо тийм төөрөгдөлтэй байгаад байна л да. Тий. За